Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван суралт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ПОК-ийн 4-р түвшинд тэнцвүүлж ясан гэдэг. Хичээлийн мас цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хандахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төв хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могул Sky офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар хоног байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. За тэгвэл бидний үргэлжлүүлээд үзэхдээ дараагийн нөхцөл нь ги шүпта, ги орепта гэдэг нөхцөл байгаа. Өөрөөр нөхцөлийн үед үйл үгээрээс холбогдсон тухайн үйл явдал өөрийнх нь хялбар эсвэл хүнд гэдэг утга санааг илэрхийлдэг байна. За тэгвэл хөрснөөр дамжуулж хэрхэн холбож байгааг харъя. Мэдээж хэрэг үйл үгээрээс холбогдох бөгөөд их шиг гівчийн зарчим үйлчилдэг байгаа. За янги тада сунгах одоо ямар нэгэн зүйлийн хугацааг нь сунгах гэдгийг сонгох шүү. За гэжэда хагарах, шижакада эхлэх гэсэн байна. За тэгвэл 연기 되기 쉽다. 송큰 헬퍼 байх. 개지기 쉽다. 하가르큰 헬퍼. 시작하기 쉽다. эхлэх 헬퍼 гэсэн байгаа. 자, үргэлжлүүлээд үгэл үлдээнд яаж орж иж байгаа юм. 선생님이 수업 시간에 어디에 있는지는 알기 쉬워요. 뭐 시절인 자가 한화간 ойлгомжтой. Одоо 한화간 мэдхэд хэлбэр юм а гэсэн санаар энэ дөр орж ирсэн байна. дараагийн үйлбэр은 날씨가 안 추울 때는 비행기가 연기되기가 쉽습니다. цагаагаар таагүй байгааг харуул нислэг хойшлогдох нь ойлгомжтой байна. Тэгэхээр энэ дээр онгоц хойшлогдох нь хэлбэр юм а гэсэн байгаа шүү дээ. Тэгэхдээ үүнийг орчуулахдаа нислэг хойшлогдох нь ойлгомжтой маа гэх мэтлэнгээр орчуулж болно. За, 서두르면 실수하기가 쉬워요. яарвал алдаа гарах нь амархан байдаг. За, энэ дээр болохоор шууд орчуулагдаж орж ирсэн байх шүү дээ. За, дараагийн үйлрээ өдөр хамтаарай. 유리컵은 깨지기가 쉬우니까 조심히 가져가요. 실링아에 하가락한 헬버톨 벗어함치다 합쳐봐라. 유리컵은 깨지기가 쉬우니까 조심히 가져가요. 실링아에 하가락한 헬버톨 벗어함치다 합쳐봐라. 그러면 자, 제 이름은 발음하기가 쉬워요. 미니니리 헬켓 헬버. 어다 미니니리가 헬켓 아무런 바이트가 그때 상황을 일으켰으면 배수돼. 이건 어린이가 사용하기가 쉬워요. 인벌 호흡도 디렉트 헬버를 해막 гэсэн байгаа. Тэгэхээр 사용하기가 хэрэглэхэд 쉬워요. хэрэглэх нь helper гэсэн байдлаар орж ирсэн байна шүү дээ. Энэ мэтлэнгээр өнөөдрийн нөхцөлийг бид нар ашигладаг байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцлүүдийг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээ хэрвээ та солонгослын мэдээллийг сайжруулах хүсвэл Facebook-оор дамжаад солонгосын хамтаа суралцгаа гэсэн Facebook пэйж болон групп руу нэгдээд ороод ирэх хүсэж байна. Тэгээ дараагийн хичээл хүртэл түр баяртай.